Та өдөрт ердөө 5 минутыг өөртөө зарцуулаад амьдралаа өөрчлөн гэдэгт итгэх үү? Тэгвэл миний нэрийг дуустал үзээрэй. Ким Кардашианы хувийн тасгалжуулагч Олекс Сенеда өдөрт 5 минутын хүчний тасгалаар эхэл. Энэ нь ясны нэгтрэл, булчингийн ямаас сэтгэл зүйн эрүүл мэндийг сайжруулах хэмээн зөвлөжээ. Хоолны хувьд гэвэл тэрээр өдөрт 0.8-аас 1 грамм уураг, нарийн бовны оронд бүхэл өр хүнсний ногоо идэхийг зөвлөж байна. Дасгалын өмнө уураг, нүүрс ус хослуулсан хоол, дараа нь уур гэхтэй хоол идээрэй. Ким зөвхөн бие махбод бус оюун санаагаач бас анхаардаг. Өдөр бүр 7-8 цаг унтах, стрессээ багасгахын тулд сошиал медиагаас холдох цаг гаргах, бясалгал амралтыг төлөвлөж хийдэг ахна. Түүний засгалжуулагч хэлэхдээ гой харагдах хамгийн том нууц бол сайн амрах, тогтмол хөдөлгөөн хийх хэмээжээ. Мөн бясалгал, талархал, тэмдэглэл хөтлөх зэрэг нь сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмждэг ахна. Мотивац биш, тууштай байдал чухал. Ким Кардашиан супер одч бидэнтэй адилхан л хүн. Түүний биеийг бүрдүүлсэн гол зүйл бол тогтмол байдал, урам зориг, зөв дасгалжуулагч юм. Кимийн дасгал энгийн мөртлөө тууштай байхаар бүтээгдсэн. Түүний дасгалжуулагч хэлэхдээ баг багаар тогтмол хөдөл хэмээжээ. Мөн 5 минутыг өөртөө зарцуулан бясалгал, талархал хөтлөх, тэмдэглэл бичих зэрэг нь сэтгэл зүйн эрүүл мэндийг маш сайн дэмждэг учраас мотивац биш, тууштай байдлыг чухалчлаа. За тэгэхээр хэдүүлээ одооноос өдөрт өөртөндөө 5 минут зарцуулцгаая. Би бэлэн, та бэлэн үү?